бидний хууль батлах, журам батлахтаа анхаармаар юмнуудын та нарыг сонгон шалгаруулалт хийж яхад ажиглагдаж байна л дээ. Би нэг ажлын хэсэг гэдэг юмд эргэлзсээр л байгаа, эргэлзсээрч байх юм байна. Одоо тэгж бодож байна. Одоо энэ хууль шүүхийн тухай хуулийг одоо боловсруулад маргаан хэлэлцүүлэг болж батлахад энэ инк хоёр гишүүн Сүхбаатар гишүүн за би Нямбаатар өөрхийн билээ маш олон гишүүд оролцсон л да манай байнгын хорооноос. Тэгээ бид нар бол нийгмийн захиалга биелүүлэх гэж л одоо их л зүтгэсэн дээ. Тэр нь бол Монголын нийгэмд бол шүүхийн нэр хүнд шүүгчдэд итгэл бол өчигдөрч бас хэлсэн. Шалнаас доош 0 гэдэг төвшингээс доош унсан. Тийм учраас энэ бол та нарын хийсэн ажил биш л дээ. Энэ бол цөөхөн хүмүүсийн одоо зориу зохион байгуулж хувийн эрх ашиг ханжааг илүү тавьж Монголын төрийг доош нь унгаасны нэг жишээ бол шүүхийн нэр хүндийг унгаасан явдал юм байна. Тэгэхээр энэнийг бол би зориуд унгаасан гэж боддог. Тэр нь өчигдөрч хэлжсэн шүүхийн ерөнхий шүүгч, дээд шүүхийн ерөнхий шүүгчийг дахин давтан тавих. Тэгээд тэндээ захиалга өгөх. Тэр нь доод талынхаа бүх шүүгчдэг удирддаг, нэг дохиогоор ажилддаг гэд маш юм завхарсан юмнууд болсон. За одоо энийг дахиж яриад яах вэ? Одоо би шинэхэн үеийн түүхийг ярих гээд хэрэгтэй юм байна. Бид нар ийм хууль ингээ батсан. Тэгээ юм хүм жаахан сайхан болно даа гэж бодсон. Тэгээд одоо миний ойлгохгүй юм дахиад нэг ажлын хэсэг гэдэг юм гаргаж ирээд эдгээр ямар логикоор ямар юм концепцээр хандаад байгааг мэдэхгүй шалгаруулахдаа мэдээж хуулиа барина, энэ журмаа барина. Ингээл явдаг баг. Тэгэхээр энэ журам гаргахтаж гэсэн бямцагтаар би бас эргэлзчихлээ. Бид нар одоо тэр олон хоног энэ хуулийг ингээд ярьж явах явцад гарч ирсэн концепц би бүгдийг санахгүй л дээ. Концепц дээр бол энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 хүний 5 нь бол шүүгчдээс гарчна. Энэ талд нь шүүгч бус гэж хэлээд байгаа юм байхгүй. Шүүхтээ зуралдаггүй хүмүүс л гэж хэлээд байгаа юм л да. Тийм лог концепцээр бид нар бүх юмаа хийсэн юм аа. Тэгсэн одоо энэ журман дээр нь болохоор шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэг өөр шаардлага тавьчихсан юм байна. Бид нар энийг баталсан шүү дээ ярьж. Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд бас өөр шаардлага тавьчихсан юм байна. Сая түрүүн жахан зөрөө гарч шиг боллоо. Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн гэдэг чинь түрүүчин хэлдэг хин нэлээ. Нэг 2-3 хүний нэр гарч шүү дээ. Тэд нар дээр бол шүүхийн захиргааны ажилтнаар ажиллахгүй байгаа гэдэг үг бол байхгүй юм байна. Тэгвэл ерөнхийдөө эн чинь одоо энэ та нар дотор сууж байгаа зөмбөр намд хамаатай байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлтөд хутгалдаагүй хүн л энд орж ирэх хэрэгтэй. Юм шинчлэгдэж байна шүү дээ. Өөрчлөгдөж байна шүү дээ. Тэгээ тэр мэн энэ журман дотор ингэж орж ирээгүй. Хуулийн дээрээ болохоор жаахан ерөнхийгээр тавигдсан гэдэг байдлаар энэ рүү одоо орох юм бол бид нар өөрч шинжил хийж чадахгүй л дээ. Хоёрдугаарт энэ манай байнгын хороонд анхаараарай. Энэ сахилгын хорооны шүүгч ус гишүүнд энэ асуудал биш л дээ. Тавигдах шаардлагууд дотор ийм байгаа. Юмд хараа үнэн бата чийж гэсэн зөвлөх юм байна. Зүү тогтол гэж байдаг байхгүй. Ийм байж байгаа. Ийм эрхэлж байгаагүй, ажиллаж байгаагүй гэж явснаа ажиллахгүй байгаа гэж дэмэгч байгаа. Би нэг зориул санаатаагаар ингэ зассан байна гэж үзэж байна. Би одоо физик, математикийн багш хүн юм зүү тогтол байдаг. Эрхэлж байгаагүй л эрхэлж байгаагүй, ажиллаж байгаагүй л ажиллаж байгаагүй. Дараачих нь бас ажиллаж байгаагүй. Дахиад дараачих нь ажиллаж байгаагүй байхгүй юу? Зялтай гişүн гүйцэгээд асууя. Бид нар одоо ямар энэ бүх юм ингээл ухаал ингээл зураал ингээд адилтай биш үү? Хэцүү юм биш үү? Энэ логик алдагдсан байна. Зүү тогтол алдагдсан байна. Энэнийг хэн нэгэн хүн зориулж ингэж хийсэн байна. Гэхдээ ингээд өстэй энэ шударгаас тогтоох гэдэг чинь бол үнэхээр зовлонтой юм чи. Арай хийж хуулийн гаргалаа. Арай хийж нэг журам дотор шургуулдаг баг. Хүнд зориулж, өөрийнхөө хонглын нэг гишүүн зориулж, энэ хонглыг үеийн үед цаашаа явуулж яхахын тулд ийм хийж. Энийг маань ажлын хэсгийн гишүүд ийм зовлон бэрхшээл дүндэр юм явдаг та нар ойлгохгүй. Та нар би ингэ хэлээд шүү дээ. Энэ хуулийг баталсан хүмүүс магадгүй энэ ажлын хэсгийг чинь орлоод бид нар байнгын хороон дээр энэ хүмүүсийг шалгаруулсан бол арай нэг өөрөөр шалгаруулна. Би энэ делегированы буюу өөрийнхөө эрх мэдрийг та нар шилжүүлж байгаа гэдэгтээ үргэлж харамсаж байгаа. Юу л хийгээд энэ та нар. За би ерөнхий юм хэлье. Одоо би манай байнгын хорооны гишүүд хэлж байна. Бидний юм анхаарах юм байна. За би асуулт байна. Тодорхой асуулт.
За отхон чимгийн ярихыг сонсчлаа. Би одоо таны ч мэдэхгүй шүү дээ. Энэ Зөмбөл хамгааг л мэднэ. За энэ бас нэлээ юм л ярьж хийдэг хүн байна. Тэгвэл улсын дээд шүгэнд хамгаалах газар захиргааны нэгэн шүүн таслах ажиллагаа хариуцсан зөвлөх хүрээлэнгийн захирал гэхлээр манай энэ журмаар бол хаагаагүй байна. Би тэрийг харчлаа. Тэгтэл бидний шүүхээс л яхан шүүгч бус гэж хэлж байгаа мөртлөө бидний концепц шүүхээс л хол амьтдыг л оруулъя. Тэр дөрвөө нөгөө талд чинь 5 шүүхийн нөхөр байгаа. Ер нь та нар нэг зовлон ойлгохгүй шүү дээ. Бидний энэ шүүгчийн хариуц сахилгын хороо гэдэг юм үндсэн хуулиар манай энэ одоо өмнөх парламент ингэ байгуулад ингэ явсан. Эн чинь шүүгчдэр гомдол мэдүүлээ шүүгчийг шүүх гэхээр шүүхтэр очиод тэрнийг хаацалж байдаг байсан учраас л энийг гаргаж ирсэн юм шүү дээ. Тэрийн шиг шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг чинь хэдэн дарга нар шүүгчдээс нэг 3 хүн за нэг хэдэн дарганы 2 хүн өгөөд энэ ийм тоглоомын байгууллага болцсон байхгүй. Тэгэхээр энийг нэг иргэдийн одоо шүүхэд итгэлийг сайжруулахын тулд ийм олон нийтийн дунд нээлттэй явуулъя гэд ингэ явчих. За тэгэхээр надад отхон чимэг дээр бол би нэг асуугаад их малгай. Тэр доод талын 2 юм чинь таныг нэг жаахан тийшээ хандуулж харагдуулаад байна. За Эрдэнэ чимэг дээр бол энэ 8 жил гадаадад ажилласан гэж хэлчихлээ л дээ. Та бол шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр очсон юм байна. За нэг 21 оны 6 гэдэг чинь 1 жил гаруй ажилласан юм байна. Шүүхийн ёс зүйн хороонд ажиллахдаа яг одоо юу шийдсэн. Одоо энэ ер нь шийдэгддэггүй шүү дээ. Шүүгчдийн асуудал шүүхийн ёс зүйн хороонд очиод шүүхийн ёс зүйн хороо шүүгчийг буруу байна гэж шийдвэр гаргасан шүүхтэр очиод ундаг юм байсан. Одоо бол яасан гэхээр сахилгын хорооны шийдвэр бол эцсийнх байна. Зөвхөн процессын шийдвэр асуудлаар давж заалж болно гэж бид нэр гаргасан. Та энэ дэр нэг асуулт хариулчих. Дараа нь энэ онон чимэг гэдэг хүний асуудлаар надад бол бичиг цаас ирсэн. Тэгвэл тэр хүмүүс бичиг цаас ирүүлсэн хүмүүс нь энд өөрснөө оролцогч болоо сууж явах шиг байна. Тэр хүмүүс тэр санаа оноогоо хэлсний дараа би хэлье. Надад зүгээр ингээд таны энэ ажилласан байдлыг харахад бол матратыг л тойроод ингээд хэдэн жил ажилласан байна. Би бол яг энэ үхэндээ хэлэхэд одоо юм доошоо хийж байгаа юм биш шүү. Натратыг би нэг тийм мундаг хууль зүйн зөвлөгөө өгөөд нэг хуулиар нарийн явж гэж ойлгодоггүй. Монголд бол бараг илүү захиргааны шинжтэй байгууллага юм байл шүү дээ. Тэгэхээр би энэ дээр жаахан эргэлзэж байна. Та энэ албыг авч явж чадах юм уу да? Энд чинь ч бас жаахан луглгарууд л орж ил хийн даа. Гэхдээ танаас бол асуулт алга. Тэр оролцогчд нэмэ хэлэхээр би нэмж хэлье. За мөнгөн цэцэг гэдэг хүн дээр бас л би төрөөчийн үл та энэ 8 оноос хойш ингээл юу руу алдсан байгаа байхгүй. Дээд шүүх рүү. Шүүгч биш л дээ. Тэгтэл дээд шүүхэд одоо тэр хүртэл ингээл явцсан. За алтан гишүүн гүйцэж асууя. Ой. За баасан жав дээр бол энэ таны яг асуухгүй би гайхаад манай гишүүд хаанаас үлээ нэг улсын дээд шүүхэд нэг банкнд олон жил ажилласан хүн орж ирсэн чинь баг барьж идэх шахсан шүү дээ та нар. Тэгэд хэнийг барьж идэв хэнийг барьж идэх. Тэгэхээр би зүгээр асууж байгаа шүү юм баасан жаа. Одоо ийм асуудлыг бас олон нийтийн дунд ил гаргал тавих хэрэгтэй. Бид нар тэгэл та нар тайлбараа яриад ийм учиртай ингэсэн. Би бол ийм асуулт асуух гэж. Банкнд ажилласан таны буруу биш. Харин Баасан жав консалтинг гэдэг компани энэ чинь консалтинг гэдэг бодвол өмгөөллийн зөвлөгөө өгд юм байна. Энэ компани 13 оноос хойш өмгөөлийн үйл ажиллагаа явуулахдаа тэр ажиллаж исэн банкныхаа хэргийг шийддэг байсан уу? Хэргийг шийдэхэд оролцогч одоо өмгөөлөл үзүүлдэг байсан уу? Эсвэл нийтлэг шинжтэй өмгөөлөл үзүүлдэг байсан уу? Таны одоо яаж процентлыг мэдэхгүй процентлээд хэлвэл та хэдэн хувьд нь тэр банкныхаа чиглэлийн өмгөөллийг хийсэн бэ? Одоо манад нэг тийм схем гарчаад байгаа байхгүй. Нэг газар ажиллаж ирсэн ээ. Тусдаа ингээ компани байгуулж гарсан болоод тэгээд тэр нь нөгөөдөгтөө тувт үйлчилдэг. Тэндээ санх хүждэг гэсэн үг. Ийм юм байвал жаахан буруу болно л гэж би зүгээр бодож байгаа шүү. Таны би банкнд ажилласнаар нь бол шүүмжлээд байгаа юм биш ээ. Олон нийтэд бас бид нар ийм ил тод болгож өгөх хэрэгтэй. Би тэр банкнд ажиллаж ирсэн, өмгөөллийн үйл ажиллагаа ингэж хийж ирсэн гэдэг юм уу. Ийм байдлаар нэг ийм асуултууд байна. Баярлалаа. Одоо за баярлалаа тэгээд би бас эргэлзээтэй бас олон нийтэд одоо хүрэх ёстой гэсэн ийм юмнууд асуучлаа та нараас. Тэгээд энэ жаахан сэтгэл гаргаад
би яга сэтгэл гэж үг хэлж байгаа вэхээр ингээд та нарт тавигдж байгаа шаардлага болохоор номер 1-д бол хууль зүйн өндөр мэрэгчлээ гэж. Биш манай энэ байнгын орооных нь энэ дараа энэ бол номер 1 тавигдахгүй юм билээ. Бид нар бол ёс зүйтэй хүмүүс л Монголын нийгэмд хэрэгтэй байна. Одоо өнөөдөр тэр Арлын Японд одоо мандаж яваа одоо тэгээд зодгоо тайлаад тэгээд тэнд нэг жижигүр маягийн хийж байгаа энэ чи ёс зүй байхгүй. Манай нийгэмд ёс зүй алгаа. Хууль зүйн өндөр мэрэгшилтэй гавьяат мавьяат авсан мөртлөө хулгай дээр нь хийж биш шүү дээ. Тэгэхээр бид нар юунд итгэх юм энэ хүмүүс? Харин ёс зүйтэй хүн гэвэл тэгвэл эн чинь бол ямар ч бас нэг араамандаа яаж гэнэ энээс илүү идэхгүй тэрнээс илүү дээрэм хийхгүй. Нэг энэ монголчуудад нэг ийм л итгэлтэй хэдэн хүн хэрэгтэй байна. Та 6-гийн 5 нь яг ийм итгэлтэй хүн баймаар байгаа байхгүй юу? Би ч бас армийн байж ч магадгүй байх гэж зүгээр харж байна. Тэгэхдээ өнөөдөр бол нэг л удаа уулзч санал хэлж сонсож байгаа болохоос биш. Яг одоо хаагур яваад юу хийдсэн бас мэдэхгүй байна. Өнөөдөр миний одоо санаа зовж байгаа их хурлын гишүүний санаа зовж байгаа юм бол Монголын нийгэмд үл итгэлцэл бий болсон. Ерөөсөн хинд итгэхэ байсан. Шүүхтэй итгэхэ байсан. Борхортой итгэхэ байсан. Энэ одоо мөрддөг байгууллагууд бүр итгэл суларсан. Бүр байхгүй болсон. Хизээч хэнийг хэрэгтэн болгож мэдэх. Тэр хэрэгтэн гэж одоо кавич хингээд одоо хэрэгтэн мөн биш хэн тодорхойгүй хүнийг хэрэгтэн болгон гаргаж чаддаг ийм л одоо хангил бий болцсон гэл ингээд санаа зовоод. Тэгээ та нарт би одоо дахин захий хууль зүйн өндөр мэрэгшил чинь яах вэ? Ёс зүйтэй байж үзээч энэ албан томилогдох юм бол. Тэгээд энэ олон түмний төлөө нэг сэтгэл гаргаад нэг хэдэн жил ажиллаад өгөөч. Би түрүү нэг зовлон хэллээ ш. Зөв болгоёод хууль баталж जैन, журам баталж जैन дундуур нь дандаа ингээд нэг юм хийгээ яваад идэх. Энд яг одоо энэ буруу зөрүү юм хийсэн асар их мөнгөтэй болсон хүмүүс бол одоо Монголын төрд сүүлчийн найдвар нь бол энэ хууль, дүрм, журам янз бүрийн юмыг зориуд засаж өөрчлөх замаар өөрсдөө хүмүүсийг шургалуулах, байрлуулах гэл. Ийм юм энд ч өчигдөрч ажиглагдлаа, өнөөдөр ч ажиглагдаад явж байна. Тэгвэл яг юм нэг өдөр цэгцэрчихгүй байх. Ором нэг өдөр баригдаагүй гэж ярьдаг. Тэрэн шиг энэ бүх юм нэг өдөр цэгцэрэхгүй байх. Тэгвэл бид нар энэ харин манай байнгын хороо манай энэ их хурлын олон гишүүд хамтраад энэ шүүхийг шударгуулгыг гэдэг тал дээр энэ хуулийг батлаад энэ журам мурам гаргаа явж байгаа. Бас жижиг сажиг алдаанууд байна шүү. Бид нар энийг бол цаашаа заснаа. Тэгээ та нар минь өндөр мэрэгшилтэй биш ээ. Тэр чин тэртээ дөрвөө танд эзэмших ёстой. Өндөр ёс зүйтэй ажиллаарай. Тэгжил захий баярлалаа.